За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Одоо 13 цаг 30 минут болж байна. Бид та бүхэнд бас танилцуулах шинэ мэдээлэл авлаа. 2020 оны 1 сарын 28-ны 13 цагийн байдлаар ирсэн шинэ мэдээлэл байгаа. Энэ мэдээллийг олон улсын эрүүл мэндийн байгаа. Ингээд юуны өмнө би бас та бүхэндээ нэг мэдээллийг дахиж хэлье гэж бодож байна. Монгол улсад шинэ коронавирусын халдвар бүртгэдэггүй. За энэ бидний та бүхэнд өгөх мэдээлэл бол 2020 оны 1-р сарын 19-нд очсон. Ингээд нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байжгаад оцсныхаа шөнөөс халуурч эхэлсэн. Мельбурн хотын эмнэлэгт тусгаарлагдаад эмчлэгдэж байгаа. Энэ өвчтнөөс 1-р сарын 25-нд шинэ коронавирусын халдвар илэрсэн нь бол лабораториор тогтоогдсон байна. Тэгэхээр дахиж та бүхэндээ хэлэхэд бүгд найрамдах Австрали улсын Мельбурн хотод байгаа Монгол улсын 34 настай юм эрэгтэй бол шинэ коронавирусын халдвар илэрсэн гэсэн ийм мэдээлэл авлаа. За ингээд манайх бол олон улсын эрүүл мэндийн дүрмийг бол одоо энэ 2005 онд гарсан олон улсын эрүүл мэндийн дүрмийг бол эрүүл мэндийн яам дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо 196 орн бол дагаж мөрддөг. За энэ одоо дагаж мөрдөх дүрмээрээ бол ингээд энэ өвчин бол мэдээлэгдэж байгаа. Гэхдээ энэ бол ямар нэгэн халдварт өвчин бол тухайн бүртгэгдсэн орныхоо өвчлөлд бол орж явдаг. Тийм учраас энэ бол одоо Австрали улсад гарсан тохиолдолд бүртгэж ингэж явж байгаамаа. Тэгэхээр шинэ коронавирусын одоо халдвартай холбогдуулан бид нар бас одоо олон улсынхаа эрүүл мэндийн дүрмийг мөрдөж ажиллаж байгаа. Тэнд бол тохиолдлын тодорхойлт, ямар хүнийг өвчтэй гэх үү, ямар хүнийг с ิจ гтэй гэх үү гэсэн ийм одоо олон зөвлөлтүүдийг бол заасан байдаг. Одоогийн сүүлийн үеийн энэ хэвлэлийн одоо ялангуяа олон нийтийн сүлжээгээр явж байхад одоо ямар нэгэн өчтөрөхөд Гонконгийн онгоцоор халуурсан хүн ирэхэд одоо тэр бүх хүний хавьтал болсон бүх тэр онгоцонд сууж ирсэн бүх хүнийг одоо тусгаарлах хэрэгтэй ч гэдэг юм уу. Ийм одоо шаардлагууд тавьж байна. Энэ бол одоо бас энэ дүрмийн үйл ажиллагаанд бол нийцэхгүй. За хоёрдугаарт бол бас бид нар яг энэ хүмүүсээ бол маскын зүйлгээ тодорхой хяналтанд дор онгоцонд одоо суулгаад ингэж ирж байгаа учраас тэр дотор байгаа хүмүүсийг бол одоо бүгдийг маскаар зүйлгээд ингээд одоо байлах, эмнэлэгт тусгаарлах ийм шаардлага байхгүй гэдгийг нэгдүгээр мэргэжлийн үеийн хувьд зөвлөе. За хоёрдугаарт энэ масктай холбоотойгоор ер нь одоо та бүхэн мэдж байгаа маск бол томоо тус төвчин болон амьсгалын замын халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх үнэхээр нэг номерын бол арга хэмжээ. Гэхдээ энийг бол одоо зайлшгүй хүн болгон одоо зөөх албагүй. Яагаад гэвэл энийг нэгдүгээр ээлжинд бол ханиацтай. Ханиадны шинж тэмдэг илэрсэн, найтаасан одоо халуурч байгаа биеийн нар зайсан ийм хүмүүс бол эмчит ирэхийнхээ өмнө зөөх хэрэгтэй. Хоёрдугаарт гэр орондоо бусдад халдаахгүй байхын төлөө зөөх хэрэгтэй. Гуравдугаарт нь албан байгууллагатай одоо бас ер нь л хүнд одоо ягаад гэвэл хан томоогийн вирус маань өөрөө бол одоо 1 метр газар засагдж хүнд халддаг учраас ерөөсөө хүнд халдвар тараахгүй гэдэг утгаар нь бол энэ зүйлийг хэрэгжилж байгаа юм. Гэхдээ иргэн өөрөө бас сайн дураараа одоо энэ маскыг бол хэрэгжилж болно. Гэвч хэдийгээр тэгэхээр зарим манай одоо байгууллагууд ялангуяа зарим манай төрийн байгууллагууд, зарим одоо хувийн банкуд, зарим одоо үйлчилгээний газар маскгүй хүнд одоо үйлчлэхгүй гэсэн ийм одоо иргэдийг чирэгдүүлсэн ийм үйл ажиллагаа гарч байна. Ийм учраас эрүүл мэндийн яамнаас гарч байгаа зөвлөмжийгээ дагаад ямар хүн ямар үед одоо маскыг хэрэглэх вэ гэдэг одоо зарчмыг зөвлөмжийг дагаж байхгүй бол хэтэрхий одоо ингэж иргэдийг одоо чирэгдүүлж болохгүй гэдгийг бол нэг номерт хэлмээр байна.